Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Бичлэгээ хүлээж сонсдог та нартаа маш их баярлалаа. Байнгын сонсогчд маань subscribe дарж амжаагүй бол дараад бичлэгээ эхлүүлээрэй. Өнөөдрийн хосыг 26 настай Чой Кангу болон 27 настай Ким Жиён гэдэг хоёр хүүхэдтэй. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хамгийн залуухан усч нэлийн ноцтой асуудалтай байгаа учраас эхнэр Жиён нэвтрүүлэгт бүртгүүлжээ. Ингээд эхнэрийн талын бичлэг гарна. Кангу Жиёны найзынх нь найз залуугийнх нь танил байсан болохоор танилцаж анхны харцаар бие биендээ татагдаад 2017 онд үерхэж эхэлжээ. Жиён нөхөршгөө хурц ширүүн төрхтэй үнд дуртайч үерхэд үзтэл зан ааш нь хүртэл ширүүн бүдүүлэг царайтайгаа адилхан байсан гин. Ингээд 2017 оны 12 сараас 2018 оны 1 сар хүртэл үерхэж чад салсан ч 3 жилийн дараа буюу цэрэгт явхаасаа 3 өдрийн өмнө Кангу холбоо барьж үерхэхээр болсон. Тэгээд цэрэгт явхынхаа өмнөх өдөр цэрэгт явна гэдгээ хэлсэн. Кангу цэргээс 7 хоногийн чөлөө авч тухайн үед Жиён ганцаараа амьдардаг байсан болохоор 7 хоног жонгаа хамт байснаас 14 хоногийн дараа Жиён жирэмсэн гэдгээ хэлсэн. Эхний хүүхдээ төрсний дараа цэргээс чөлөө авч их нэртэйгээ хамт байх үедээ дахиад жирэмсэн болсон. Кангу энэ талаар ярихдаа жоохон ичмээр байгаа ч гэсэн эхнэрээс маань болсон гэдэг. Бичлэг гарч хосууд гарахаар бэлтэж авах хооронд Кангу утсаар тоглохоос өөр юм хийхгүйгээс гадна ажилгүй гэртээ байдаг. Нэг газарт ажилд ороод сар ч үрхгүй гардаг болохоор бүтэн цайлаа авч байгаагүйгээс гадна хамгийн ихдээ 5-аас 6 сар орчим ажиллаж исэн гинэ. Ажил хийхгүй гэртээ юу идэг талаар нь асуухад хоол идэх, унтах, 0 орох, тамхи татхаас бусдад үед байнга утасны тоглоом тоглодог. Хөтлөгч ийм байхад яаж амжиргаагаа залгуулж юу идэж амьдрдаг юм бэ гэхэд Жиёны хадгалсан мөнгөөр амьдрч байгаа мэн. Кангу 12 цагаас гадагшаа гарна юу идэх вэ гэхэд Жиён гарч ирээд хоол иж өгөө гэдэг. Кангу гараад кембабны газар ороод гомь идчихье гэхэд Жиёнж зөвшөөрч гомингийн мөнгө данс руу хийдэг. Иймэрхүү байдалтай байнга халаасны мөнгө нөхрийнхөө данс руу идэм байна. Эхнэрийн бодож байгаа нөхрийн ихний асуудал мөнгө хэрэгэлдэгч олдохгүй. Тэгээд Кангу гарахаасаа өмнө ээжээсээ мөнгө гуйж байгаа хөвчөг одоо мөнгө шилжүүлчих 5,000 вон явуулчаарай. Гуйж ийн гэхэд Жиён гарсныхан дараа данс руу 15,000 вон явуулдаг. 보내줘. 알았다고. Гэтэл Кангу тэр мөнгөө аваад писи орж кофе уртал авч уугаад хөлөө савлж жаргалтай нарахгүй тоглоно. Огт төлөвшөөгүй байжгаад хоёр хүүхэдтэй болсон юм шиг байгаа. Хөтлөгч энийг хараад жоохон хүүхэдтэй мөртлөө дахиад нэг хүүхэд өсөж байгаа юм шиг харагдаж байна гэдэг. Хосууд хамт хоолнд орох үеэр Жиён нөхрөөсөө хизээнээс ажил хийж эхлэх талаар нь асууж миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол анхаад төгсөн газраас холбогдохгүй байгаа. Бас ажилд орлоо гэж бодоход цалин авах хүртлээр 1 сар болно. Тэгэхээр тэр хугацаанд гээд ярих хооронд Кангу урдаа байгаа Нэмёныг сорж огт ярианд анхаардаггүй. 난 제일 걱정되는 게 지금 일이 그 연락이 안 왔고 일을 구한다고 해도 텀이 있고 또 월급 받는 날까지 한 달이 걸리잖아. 그럼 그 기간 동안 Энийг харсан хөтлөгч наад гоймонго хайчлаад идэж болоогүй мүү? Энэ адил чинь үнэхээр ядаргаатай харагдаж байна. Эхнэр чинь юм яриад сууж байхад тасралтгүй гоймонго сараадах юм аа. Жиёны оронд байсан бол алгадаад авахаар байна гэдэг. Бичлэг гарч Жиён хоёулаа аль бие ёсоор хурмаа игээд хамт амьдарч байгаа юм биш. Чамаас санхүүгийн тусламж авч ирсуудаа байхгүй. Одоо хүртэл хүүхдийн тэтгэмжийн мөнгө ч өгөөгүй зтэй гэдэг. Гэтэл Кангу Жиён хоёр салж тусдаа амьдарч байгаа юм байна. Кангу эхнэртэй тийм сайн ханддаггүй ч хүүхдүүдтэй сайн байдаг болохоор Жиён нийлэх талаар бодож байгаа ч өөрчлөгдөхгүй байх вэ гэхээс айж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахын тулд энэ нэвтрүүлэгт бүртгүүлжээ. 2022 оны 9 сард гэрлэлтэд батлуулаад 2023 оны 2 сард гэрлэлтэд цуцлуулсан. Анх Кангу 7 хоногийн 3 өдөр ирж хүүхдээ хардаг байсан бол одоо хүүхдүүд сургалтын төвд явж байгаа учраас өдөөс өмнө Жиёны гэрлүү ирж хүүхэд харахад тусалж гаад оройн нь хүүхдүүдээ унтсны дараа өөрийнхөө амьдардаг гэрлүү орж унтдаг. Тэгэхээр салсан эхнэрээсээ мөнгө авдаг гэсэн үг. Уг нь Кангу хоёр хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгөх ёстой ч өөрөө авдаг. Ийм байдалтай 2 жил амьдарч байгаа. Тэгэхээр хоёр дахь хүүхдээ гидсэнд байхад нь хосууд аль хэдийнээ салсан. Хамгийн том шалтгаан нь уур уцаартай ууралсан үедээ хараал хэлж юм авч иддэг. Нэг удаа ууралсандаа цонхны шилээ хаах цохиж гарнаас нь их хэмжээний цус алдснаас болоод түргэн тусламжийн тасагт очиход гар болон бугуй нь энэ тэндээ олон шархацсан байжээ. Мөн гэрт маш олон эвдэр чимхэрсэн зүйлүүд байдаг. Нөхрийн дараагийн асуудал уурлахаараа хараалж хүчирхийлэл үйлддэг. Нэг удаа Кангуг уурлаад юм авч идээд ахаар Жиён цагдаад мэдгэдгээр уцааж унтлагын өрөө рүүгээ ороод хаалгаа нэлийн хүчтэй хатал Кангу чи яхаараа хаалга савд ингээд ихтрийнхээ хоолойг боосон. Ер нь тэгээд огтуд найз эгч нар минь чамайг хүндлэхгүй хараал хилээд юм авч идээд л байгаа бол
эртхэн салах хэрэгтэй баг. Хизээж чамайг хайрладаг хүн ийм үйлдэл гарахгүй. Дараа нь амь насаа хүртэл алдах эрсдэлд орж болно. Зовхол ганцаараа ч зовж чадна. Эрэгтэй хүмүүс ч бас адилхан. Ингэж Жионы хоолойг боох үед Жион жирэмсний ихэн юм уу дунд үедээс нь тэрээр тэсгээ болж салах талаар Кангууд хэлэхэд ойлголоо гэсэн юм байна. Харин Кангугийн хувьд одоо болтол яагаад салсан шалтгаанаа мэдтгүү. Ямар нэг юм болж дээл гэж утсан гэдэг. Хөтлөгч Кангугээс салах шалтгаанаа мэдгүй салсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхэд тэр шалтгаанаа надад хэлээгүй. Би буруу зүйл хийсэн байх таа гэж бодсон. Гэхдээ яг юу буруу хийснээ сайн мэдгүй байсан гэхэд хөтлөгч шалтгааныг нь мэдгүй ээж заавал салах хэрэг байсан юм уу гэхэд эхнэр маань хэцүү харагдаад исэн юм а гэдэг. Бүр анх эхнэртэйгээ яаж уулзснаад сандгүй. Салснаас хойш хүүхдийн тэтгэмжийн мөнгө гэж 2 жилийн турш өгөхгүй явсаар 5 сарын өмнөөс ажилд орж авдаг болсон ч сүүлийн үед Кангу ажил хийхгүй байгаа болохоор Жион ээжээсээ мөнгө авч амьдарч байгаа. Бичлэг гарч Жион Кангуд хэрвээ хоёулаа буцаад нийлэх юм бол ээж туслахаа болно. Тэгэхээр амжиргаагаа яаж залгуулах юм бэ гэхэд Кангу би өөрийнхөө ээжээс асуугаад үзье. Эдэнгээ ярилцээл дагээд Нэмёно идэж эхэлдэг. 좀 먹으면서 얘기를 하자. Жион аргаа бараад чи 2 хүүхдээ харж чадах уу? Тэгэх юм бол би өөрөө ажил болж хийя гэхэд Кангу харж чадна л да. Гэхдээ сайн харж чадахгүй хаа гэдэг. Жион чи жоохон тодорхой ярьж болохгүй юу? Би бухимдаад байна гэхэд Кангу чадахгүй. Хүүхэд харж чадахгүйгээд хоолоо иддэг. 잘 못해. 그럼 나 애들 보는 건 나 못해. Яасан дуустдаггүй гоё юм бэ? Нөхрийн дараагийн асуудал хариуцлагагүй. Кангу өөрийнхөө бичлэгийг үзэж чадахгүй доошоо харж суугаад өмнө нь өөрийгөө бичлэгээр харж байгаагүй. Үзээ цугаар ямар ч бодолгүй хүн шиг харагдаж байна гэдэг. Бичлэг гарч Жион байнга ингэж амьдрах юм уу? Чанд ядаж харамсах сэтгэл алах уу гэхэд мэдээж байгаа штэ гэд махшаарч одоо болтол дуусгаагүй гоймонгоо иддэг. Жионы хувьд одоогийн нийгэмд мөнгө олж иж амьдрах ёстой байхад яаж мөнгө олохоо, цаашдаа яаж амьдрахаа хамт бодож ярилцах ёстой байхад хариулт өгөхгүй болохоор бухимдсандаа хоолны туршилтгүй болсон. Жион хоолоо идчихэд явцгаа гэхэд Кангу чи идэхгүй байгаа зү. Ингээх байсан бол яах гэж энд ирсэн? Зүгээр гэртээ юм уу кофе шопд ороод ярилцах байсан. Явна уу байна уу өөрөө мэд би идчихэд явна гэд хоолоо иддэг бол Жион хувцас аваад төрүүлж явлаа. Уг нь Жион Кангутай ярилцаж тохиролцоод нийлэх боломжтой гэж бодож исэн ч асуудлаас зайлсхийхийг нь хараад найдвар нь алга болж ямар ч идэх хүсэлгүй болсон учраас хоолны газраас гарч авсан. Энэ талаар Кангугээс асуухад хоол идэнгээ ярилцъя гэд хахад хоолч идэггүй байнга мөнгө байхгүй гэж ярьдгаа гэдэг. Ингээд Кангу уураа гаргахын тулд писи орж тоглоод 6 цагийн үед гэртэрч снэк идээд сууж идэл Жион надаа гэдэг. Кангу жүүсэё гэж хэлгээд снэкнасаа өгсөнгүү. 줘봐. 주세요. 또 뭐 장난을 하는 거야, 쳐, 또 지금? 이 와중에. 주세요. 해봐. 주세요. Жион би өөрөө гараад авчнаа гэхэд Кангу гарахгүй тулд хаалгаа цоочлог. Жион тагтаараа гарахаар гүйтэл хувцснаас нь зулгаагаад хувцаа урмаар байна уу гэж татаж өрөөрөө оруулж итэл Жион хальтраад ундаг. Нилээн хүчтэй унаад босч ирсэн Жион уурлаад дэлгүүр явахаар гартал Кангу араас нь юм захиж орилоод инээж хальтарч унаад нуруугаа бариад алхахад нь араас нь дуурайж алхдаг. Нөхрийн дараагийн асуудал юу ч нухацтай хүлээж авахгүй тоглоом шоглоом идэг. 올 때 맨나. 올 때 맨나. Кангу хизээч буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж байгаагүй. Юун тийм ноцтой байгаа юм бэ гэж уралдаг гин. Хамгийн ноцтой маргалцсан нь Кангу хүнтэй танилцдаг аав утсан дээрээ татж авсан. Хэцүү байсан болохоор ярилцах хүн хэрэгтэй байсан гинэ. Хөтлөгч хэцүү байна гэд гэрэлсэн хүн сохор болзооны аав татдаг юм уу? Тэгээд яаж маргасан зодтолцсон юм уу гэхэд Жион үгүй гэр доторх юмнуудыг авч идэж эвдэлсэн болохоор цагдаа дуудаж зохицуулсан гэхэд хөтлөгч цагдаа нар зүгээр нэг гэр бүлийн хэрүүлэг зохицуулахын тулд ажилтдаг хүмүүс биш. Үнэхээр тусламж хэрэгтэй хэцүү байгаа хүмүүс туслах гэж байдгийг шүү гэдэг. Жион өмнө нь Гимчон гэх газар амьдардаг байсан ч 2 хүүхэд ганцаараа өсөх хэцүү байсан учраас аав нь болохоор Кангугээс хүүхдүүдээ харж туслахыг хүсгээд Чангвонд нүгээд ирэх юм бол туслана гэж амласан. Ингээд Чангвонд нүгээд ирсэн ч нүүж ирснээс хойш 3-аас 4 сарын турш холбоо тасарсан. Нөхрийн дараагийн асуудал хариуцлагаас цугцдаг зуршилтай. Жион Кангуд миний бодлоор одоо чиний хичээх цаг чинь болсон гэхэд би энэ хүртэл хичээгээгүй юу гэж уурлаад яах гэж зураг авалт хийлгээ гэсэн юм бэ? Яахаа өөрөө мэдгээд гарч яваад писи орж жаргалтай нарахгүй тоглодог. Эхнэр нөхөр хоёрт хоёуланд нь буцаж нийлэх бодол байгаа гэхэд хөтлөгч буцаж нийлэх бодолтой гэсэн үү? Яагаад гэхэд Жион аавгүй өссөн болохоор хүүхдүүддээ тийм зүйл мэдрүүлэхийг хүсэхгүй байна гэдэг.
Ингээд эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн талын бичлэг гарахад Кангу орой уурлаж гараад өглөө нь хүүхдүүдэд харахаар дахиад ирдэг тэрээр би хэдий ууралсан ч шөнө 2 цаг унтаад буцаад ирдэг гэхэд хөтлөгч бисий тоглосоор агаад 2 цаг унтсан мөртлөө битгий өрөвдүүлэх гээдэ гэв. Бичлэг гарч Кангу хүүхдүүдэд хувцлаж аяг тавгаа аваагаад зөвхнүүдийг нь бэлдэж баг хүүгээ хичээлд нь үргэж өгсний дараа буцаж ирээд том хүүгээ хичээлд нь явуулахаар бэлддэг бол энэ оронд Жион унтсаар байдаг. Хүүхэд тасрах ажлын 80%-ийг Кангу өөрөө 20%-ийг эхнэр нь хийдэг. Хүүхдүүд хичээлдээ яваад ирсний дараа хүртэл Жион унтсан хэвээрээ байдаг. Өглөөс ирээд дундуур нь босдогч хоол идчихэд буцаад унтдаг гинэ. Кангу энэ оронд хүүхдүүдийнхээ шүдийг угааж, юм идүүлж, үлгэр хүртэл уншиж өгнө. Энийг харсан хөтлөгч ингэж сайн хүүхдэд хардаг бол халаасны мөнгө өгөхөд зүгээр юм байна гэдэг. Хүүхдүүдийг цэцэрлэгтээ авсны дараа Жион Кангуг байнга гар үлнийхөө үзүүрцаарч тэр хаана энэ хаана гэхээс гадна ихэнх юм маань хөртөө даатгадаг. Кангугийн хувьд эхнэр нь өөрөө гар үлэхгүй юм шиг байнга зараад ахаар сүүлдээ уур нь үрдэг гинэ. Эхнэрийн ихний асуудал нөхрөө байнга гар үлнийхөө үзүүр зардаг. Өмнө нь гарсан хоцуудтай адилхан байгааз 삶아서 걸어치웠으니까. 다 먹어야 되는 거 알지? 오케이, 오케이. 뭘? Жион Кангуг наашир чамд хийх юм байна гэд өрөөрүүгээ дуудаж дэрнийхээ уутыг хийлгэхээс гадна хүргэлтээр ирсэн ариун цэврээр ирлээ өрөөрүүгээ авчруулдаг. Кангу хаан тавихыг нь асуухад өрөөрөө оруул гэхийг сонсоод уурандаа ч юм уу унтгажсэн Жионы дээрээс ариун цэврээр ирлэгийг нь асгачаад яваад өгдөг. Бас бисийн тоглоод иж ахт нь Жион залгаад миний хувцсыг олоод өг гэхэд Кангу ирээд хувцсыг нь олж өгсөн. Кангу өөрийгөө энэ гэрийн царц шиг мэдэрдэг гинэ. Ингээд Жион найзтайгаа уулзаад нөхөртөөгөө буцаад нийлэх гэж оролцсон ч маш их асуудалтай байгаа. Би хүүхэд төрүүлээд 30 кг нэмсэн байхад тэр новш хүүхэд ч төрүүлээгүй тархлаад байгаа. Царинаас гадна зан ааш нь хүртэл бүдүүлэг ширүүн гэж хэн мэдхэвдээ. Мөнгөгүй айж ажил хийх ёстой байхад хариуцлагаач хүлээхгүй байхыг нь харахаар хаашаа чамаагүй явуулчмаар байна гэдэг. Энэ оронд Кангу гэртээ ажил хайдаг. Тэрээр үйлдвэрийн ажил хийж илүү цагаар ажиллах ёстойгоо мэддэгч хүүхдүүдэд цаг гаргах хэрэгтэй болохоор тохирох ажил олдохгүй бууж өгсөн байдалтай байгаа. Эхнэрийн хамгийн хэцүү байдаг зүйл нь ямар нэгэн буруу хийсэн ч зөв хийсэн ч уурладаг. Энэ талаар ярихдаа Кангу уйлна. Хоол идж байх үеэр Жион одоо гэр бүлэрээ хамт амьдарч байгаа тал дээр хэлэх юм байна уу гэхэд Кангу байна. Нүүрний хувирал яриа гэдэг. Жион инээгээд миний царайны хувирал тийм бүдүүлэг гэж бодохгүй байна гэхэд Кангу надад тэгж харагддаг. Уурлаагүй байсан ч тэгж ярьдаг үстэй гэв. 있어. 뭐? 표정, 말투. Эхнэрийн дараагийн асуудал үл тоосон царай үг хэллэг хэрэгэлдэг. Байнга зодгож байгаа юм шиг царайлж, орилж, бахирч харцдаг болохоор хэцүү байдаг гинэ. Бичлэг гарч Кангу одоо намайг зохио болоо. Чи өмнө нь зогсоор байгаад хөхрүүлж исэн гэдэг. Яг л эрэгтэй хүнийхээ эсрэг зодтолж байгаа юм шиг зогтдог. Эхнэрийн дараагийн асуудал нөхрөө хүчтэй зодож хүчрхийлдэг. Жион найздаа нөхрөө зохихгүй байхыг хүсдэгч болж чадахгүй. Уураа тэгж гаргадаг бөгөөд хүүхдүүд нь энэ үйлдэлийг нь дуурайдаг болсон. Жион найздаа гэхдээ надад зохио болох бодол байхгүй. Хүүхдүүдийн хажууд л зохио болно гэдэг. Нэвтрүүлгийн баг Кангугээс эхнэрээ ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхэд зүгээр л надад ээлдэг хандвал болно. Эхнэртэйгээ нийлэх бодол 99% байгаа гэж ярьсан. Бичлэг дуусч хөтлөгч Кангугээс эхнэрээсээ айдгүй гэхэд айсандаа бишээ. Кимчоноос Чангуа хүртэл нүүж ирээд өдөө болтол хийсэн зүйлийг нь бодоод биел төвчих юм бол болох юм шиг санагддаг гэж хариулаад нөхрийн талын бичлэг дуслаа. Дахиад эхнэрийн талын бичлэг гарч Жион чамд хэцүү байгааг чи ойлгож байна уу? Гэхдээ цаашдаа ойлгох хүсэл тийм ч их алга. Чи гэр бүлээ хамгаалахыг хүсээгүй гэдэг. Жионыг жирэмсэн болсны дараа хадам ээж нь залгаад чи одоохондоо залуу байгаа болохоор хүүхдээ авуулж хаа гэсэн. Ингэсэн болохоор холбоогоо тасалж хосууд хамт амьдрахаар болсон. Иймэрхүү байдалтай байсаар эхний хүүхдээ төрүүлээд хадминдаа ирэхэд хадам ээж нь хүүг Кангутай адилхан биш байна гэсэн. Жионд хүүхдүүд аавыгаа дуурайхгүй байх ч боломжтой учраас нэх хийхэн бодолгүй Кимчонд ах гэрлүүгээ буцаж ирснээр маргааш хадам ээж нь Кангу руу залгаад яаж ийм хурдан 2-7 хоногийн дотор жирэмсэн болд юм бэ гэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлэг гэсэн. Иннээс болоод хосууд ноцтой маргаж Жион хүүн ээж ээжтэй очиод хэлгэсэн боловч Кангу ээж үг сонсохгүй байх гэд хэлж чадаагүй учраас яах чаргагүй эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж хүүхэд нь мөн гэсэн хариу гарчээ. Жион хадам ээжээрээ уучлалт гуйлахыг хүсэж ээж чинь надаас уучлалт гуйгаагүй гэж байнга яриад байсан учраас Кангу сүүлдээ уурлаж эхнэрээсээ ч уучлалт гуйгаагүй. Байнга ээжийнхээ хийх гэснийг хийж үгүй гэж хэлж чаддаггүй. Ээждээ хэлж байгаа үг болон Жионд хэлж байгаа үгнүүд нь өөр байдаг.
Жионоос байнга халаасны мөнгө, тамхи, идэж уух юмны мөнгө авдаг мөртлөө ээждээ очиод огт мөнгө авдаггүй гэж хэлээд давхар мөнгө авдаг. Нөхрийн дараагийн асуудал ээж эхнэр хоёрынхоо харилцааг муутгадаг. Уг нь Кангу ээжтэй байнга танаас болоод бит хоёрын харилцаа муутсан, уучлалтгүй гэж хэлдэг ч ээж нь ойлголоо гэсэн мөртлөө үйлдэл хийдэггүй. Жион багаасаа аавгүй өсөж аавынх нь оронд авгах нь түүнийг цэцэрлэг сургуулиас нь авдаг байхад хүүхдүүд чи аавгүй үстэй чамайг аавгах чи үргэж өгдөг аав чинь сургуулийн гадаа байхгүй үстэй гэдгээс олж маш том шарх авч ирсэн учраас энэ шархаа хүүхдүүдтэй хүртэл мэдрүүлэхийг хүсэхгүй байгаа. Мөн дээрээ хоёр ахтай Жион байнга зодуулдаг байсан. Хол амьдрахыг хүсэж бусаан руу явж исэн удаатай ч бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төвд очиж зөвлөгөө авахд залуухан жоохон эмэгтэй хүүхэд учраас ээжтэйгээ ойрхон байх хэрэгтэй гэсэн болохоор буцаад гэртээ ирэхэд ах нь ирснийг нь мэдээж Жионыг ирж зодсноос олж эмнэлэг твцсэн. Бага байхад нь ах нь Жионыг оролцсноос олж цагдаа шалгагдаж 20 төгрөг явахаар болсон ч ээж нь ахын талд орж чамаас болоод манай гэр бүл сүрлээ. Ахын чинь амьдрал яах болж байна? Чамайг манай гэр бүлийн гишүүн гэхээс ч ичж гин гэсэн. Ингээд гэр бүлээсээ олдож Кимчон руу нүүж амьдрахаар болсон. Хосууд ярилцгаад Жион нөхөртөө хоёулаа уулзаагүй байсан бол чи миний амьдралд байхгүй байсан бол дээр гэж хэлтэл Кангу амьдрал чинь орж ирсэн дуучлаарай гэд гараад явсан. Жион хаасайгүй хайжгаад дээвэр рүү гартал сөөж ууж исэн бөгөөд бүгдийг нь ууж дуусгаад үсэрч амиа орлоно гэжээ. Тухайн үед Кангу өөрт нь хэцүү байгааг жоохон ч гэсэн мэдээсэй гэсэндээ тийм зүйл хийсэн гин. Хөтлөгч энийг сонсоод ээжийнхээ өдөөс юу ч хэлж чадахгүй байнга үгийг нь сонсдог мөртлөө эхнэр чинь уурандаа нэг зүйл хэллээгээд сөөж ууж үхнэ гэдэг байж болох уу? Өөрөө чинь хүснээр болохгүй л үхнэ гэж сүрдүүлэх юм уу гэж уурладаг. Жионыг энд нүүж ирсний дараа хүртэл ярилцгаад үхнэ гэж хутга барьж сүрдүүлсэн. Нөхрийн дараагийн асуудал ямар нэг юм болохгүй хэрүүл гаргал юм бол үхнэ гэж сүрдүүлдэг. Хөтлөгч бичлэгийг дуустал нь үзээд цаашдаа ингэж амьдрах юм бол буцаж нийлнэ гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Ингэж амьдрснаас амьдраагүй дээргээд Кангу тандаж буцаж нийлхээс өмнө ажилд орж мөнгө олж өөрийгөө ямар чадвартай мундаг эр хүн гэдгээ харуул. Жион ч бас нөхөр хүүхдтэйгээ харьцаж байгаа өөрчлөх хэрэгтэй. Тэгжээж та хоёрын ирээдүйд багч болтгой гэрэл гарна. Харин энэ ивэрээ амьдрах юм бол ямар ч ирээдүй алга. Та хоёр залуу хүмүүс учраас энэ завшааныг ашиглаад ухаан орж өөрчлөгдөөсэй гэж хүсэж гингээд хосууд өрөөрөөгөө явна. Жион өрөөнд ирээд би чамайг өөрчлөгдөхгүй гэж бодохгүй байгаач миний мэдхээр чи бус хүний өмнө ярихдаа сайн. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа гэд ярьж итэл Кангу гоймонгоо идэж эхэлдэг. 그렇게 한 거는 진심 아니라고 생각을 안 하는데 바뀔까라는 의구심이 든 거는 사실이야. 아, 내일. Энийг харсан Жион бараг нийлэхгүй байсан нь дээр юм байна гэж нэвтрүүлгийн багт ярилцлага өгсөн. Маргааш болж Кангу зөвлөгөө авахар ирэхэд сэтгэл зүйч энд ирээд ямар байгаа талаар нь асуудаг. Кангу олон хүний зөвлөгөө аваад зарим нэг шийдвэр гаргасан. Жишээ нь тоглоом ихтэй хитрхий зураас давдгаа болох гих мэт гэхэд сэтгэл зүйч тэр зураасаа ямар зураас болохыг мэдгүй гэхэд тодорхой мэдгүй байна гэж хариулдаг. Сэтгэл зүйч эн чинь хамгийн том асуудал. Би мэдж байгаа өөрчлөгдөнө гэж амлалт өгдөгч ярахаас үр зүйл хийдэггүй. Тодорхой олгож төлөвлөхгүй болохоор үйлдэл гарахгүй учраас үр дүн байхгүй. Ингээд бусд хүмүүсийг харахад өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Хүүхэд тасрах, ажил хийх, тоглоом тоглохын аль нь илүү чухал болохыг эренбэлвэл ямар авах вэ гэхэд нэгт хүүхэд, хоёрт ажил, гуравт тоглоом гэхэд сэтгэл зүйч тэгвэл бодит байдал дээр ямар байна гэхэд хүүхэд өсгөх, тоглоом, ажил гэдэг. Сэтгэл зүйч хүүхэд бодит байдал болон бодолт ч үргэлж нэгт байд юм байна. Гэхдээ ажил тоглоом хоёр дээр зөрөөд байгаа шалтгааныг нь юу гэж бодож байна гэхэд Кангу эхнэр маань байнга ажилд орохыг шаарддаг. Би ч гэсэн ажилд орохыг хүсдэгч санснаар болохгүй байгаа учраас ийм байдаг баха гэхэд сэтгэл зүйч тэгвэл цаашдаа яах төлөвлөгөөтэй байна гэж асуухад ямар тааж ажил хайх юм уу ажилд орох бололтой байгаа гэхэд энэ хариулт чинь бас л тодорхойгүй байна. Өрхийн тэргүүний хувьд гэр бүлийнхээ санхүүг хариуцах үүрэгтэй. Гэтэл энэ асуудлаас цухтаад ах шиг байна. Эхнэрээсээ ажилд ор гэсэн шүүмжлэлийг сонсохгүй тулд хүүхдээ харж асрах аргаар зүхтэж байна. Зүхтах тийм муу зүйл биш ч алдааныхаа төлөө хариуцлага үүрэх хэрэгтэй. Өөрийн чинь буруу хийсэн зүйлд хэн нэгэн хариуцлага тооцох үед бууж өгөх гэдэг хандлагатай байна. Өөрт чинь үхэх бодол огт байхгүй мөртлөө үхэн гэж сүрдүүлэх нь хамгийн чухал үнэ занлахилж хүчирхийлэл үлдэж байна гэсэн үг. Энэ үйлдэл хүүхдэд очихгүй гэх баталгаа байхгүй. Давтагдах магадлал маш өндөр. Хүүхдүүд том болж ааваасаа хариуцлага нэхэх үед та яг одоогийнх шиг хариуцлагаас цухтаж яваад санснаар нь болохгүй бол хүүхдээ ч бас үхэн гэж сүрдүүлж болно. Хэрвээ ийм болохыг хүсэхгүй байгаа бол асуудлаас цухтдгаа бага зэрэг болох хэрэгтэй. Эхлээд асуудлаа олж дараа нь төлөвлөж үр дүнд хүрдэг болсны дараа
та шийдэмгийн хүн болж өөрчлөгдөнө гэд Жионыг оруулж нөхөр чинь ямар хүн бэ гэж асуухад зан чанар нь хоёр увагцсан. Зүв зүгээр ярилцчихад гинэт уурлаж, заримдаа ярилцчихад гинэт босож юм авч идээд харааж орилдог гэхэд сэтгэл зүйч ууралж хараал хэлдэг зуршил та хоёрт хоёуланд чинь байх шиг байсан. Энийг хүлээн зөвшөөрөх бах. Нөхрийн чинь хамгийн том асуудал үхэн амиа орлоно гэж сүрдүүлдэг. Энэ нь таны амар амгалан байдлыг үгүй гэдэг. Ахаасаа авсан сэтгэлийн шарах хүчирхийллийг мартаж чадахгүй явсараагаад нөхрийгөө ах шигэ болгоод байна. Жишээ нь нөхрийнхөө шарыг малтж байгаа үгнүүдээр дотрыг нь мааждаг. Нөхөр чинь ч бас хүн учраас хараал хэлж уурлаж юм авч идэнэ. Иймэрхүү байдалтай нөхрөө ах шигэ болгоод байна. Энэ нь пароксид ижилсэл буюу тухайн өөртөө байгаа мэдрэмж, айдас зэрэг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлээ бусдад шилжүүлдэг гэв. Жион нөхрөө ах шигэ болгоод байна гэдэг үгийг сонсоод цочорцсон ч үнэн байсан. Өөрийн мэдлгүй нөхрөө үзий ядах зүйл болгож хувиргасан гэдэг. Сэтгэл зүйч залуудаа хийсэн гэрлэлт чинь таны хувьд гэр бүлээсээ зүхтах хэрэгсэл байсан. Хажуудаа байгаа нөхрөө өөрийг нь болон хүүхдүүдэд хамгаалж, аюулгүй байлгаж, үүргээ биелүүлнэ гэж бодсон. Гэхдээ бодит байдал дээр нөхөр чинь салсан мөртлөө байнга ирж хажууд чинь байж хүүхдүүдэд хасарч байна. Тэгэхээр та одоо өөртөө анхаарч сэтгэлийн шархаа эмчлэх хэрэгтэй гэд хосыг хамтд нь оруулаад та хоёр чийдэл байгаа. Эхнэрийн хувьд сэтгэлийн шархнаас болоод өөрийн мэдлгүй хэн нэгэнд найддаг. Харин нөхрийн хувьд хэн нэгнийг халамжилдаг төрлийн хүн учраас та хоёр үнэхээр тохирно. Хамт амьдрах хэрэгтэй. Энэ бол шийдэл гэдэг. Кангу сэтгэл зүйчийг цаашдаа хамт амьдрах хэрэггүй гэж хэлэх байх гэж утсан ч хамт амьдрах гэсэн болохоор сэтгэл санаа сайхан болсон гэдэг бол Жионы хувьд бие биенийхээ асуудлыг нөхөж чадвал сайхан амьдрч чадах болов яах вэ гэсэн эргэлзээ төрсөн гэн. Тэгвэл энэ хос өөрчлөгдөж цаашдаа сайхан амьдрч чадах болов юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.